За бас нэг суурхал сэвэгдээд эхэллээ. Бодвол нөгөө хужаанар өөрсдөө пиардаж байгаа хэрэг үз. Тэр нь луу ган төмрийг улсын дээд шүүхээс ардсан намын дараагаар бүртгэлээ гэсэн шуумал та. Гэхдээ нилээд олон сайтаар сэвж байгаа хэдий ч тэр лам ган төмрийг ардсан намын дараагаар бүртгэсэн гэх бичиг цаас тамга тэмдэг бол байхгүй. Угаасаа энд маш эвгүй нэг нюанс байгаа. Хэрвээ улсын дээд шүүхээс хувраг ган төмрийг ардсан аргын дараагаар бүртгэсэн гэж зарлцгал юм бол үндсэн хуулийг өвчнөдөж байж гаргаж авсан ухнаагийн хүрэлсөх гэдэг хүн ерөнхийлөгчөөрөө үлдэх гэдэг нь löөлөө болох юм. Учир нь тэрээр 21 оны ерөнхийлөгчийн сонгуулиар 20 оны улсын хурлын сонгуульд намаа ялгадуулаад дөрмийн дагуу таамаг тэмдгээ туваанд хөдөөлгөөд өгчихсөн эрдний хуурамч таамаг тэмдгийн шийдвэрээр түүнтэй өрсөлдсөн болж үжиглсэн хүн шүү дээ. Үндсэндээ Монголын ард түмнийг үндсэн хуультай хамт басамжлан доромжилсаар яваад хууль бусаар ерөнхийлөгчийн суудалд суусан хүн юм. Энэ асуудлын цуурай одооч дарагдаагүй байгаа. Гэтэл тийм эгзэгтэй байдал тогтож ядаж байгаа хүнийг даапалах гэж улсын дээд шүүхээс хувраг ган төмрийг дараагаар бүртгэх юм бол ухнаагийн хүрэлсэх нь хууль бус өрсөлдөгчийг бий болгон өрсөлдсөн дүр үзүүлэн жүжиглэж хууль бусаар ерөнхийлөгчийн суудад суусан юм шүү гэдгийг нь олон нийтэд зарласан хэрэг болох юм. Үүний цаана төрийн эсрэг гэмт хэрэг буюу төрийн эрхийг хууль бусаар авсан хэрэг нуугдаж байгааг нь улсын дээд шүүх албан ёсоор баталж нэг ёсондоо ял оноосон хэрэг болох юм. Ганц энэ талаас нь харахад луу ган төмрийг бүртгэх нь маш эрсдэлтэй хэрэг болж хувирна. Нөгөө талаасаа бүр логикоор нь харах юм бол тагнуулын хурцыг хувраг ган төмөр даргална гэж юу айхавтай тийм ээ. Ёстой нэг бурхнаа бургасаар гуйдаад өөрөө алуулсан юм бол нүдтэй энэ ч одоо. Ард нь Апу бат сайхан лойрж уулгаал яашуу баяр цогтнор байгаагч бас харахад ийм эдрэтэ гэмт хэрэгтнүүдийн цуглуулга болсон дээрэмчин тонолчдын үр уурхайг лам ган төмрөөр удирдуулна гэдэг чинь үнэндээ л энэ дэлхийн хамгийн марц оногоо байхгүй юу. Зүгээр л номхон тэмэг ноолоход амар гэсэн хэрэг шүү дээ. Над мэтийн харагдахтай хүнийг жишээ нь хувраг ган төмрийн зүгээс чамайг улсын хурал нэр дэвшүүлэх гэж хэллээгээ бодоод үзэхгүй юу? Тэгэх юм бол тэгээд шууд чанаад дуулаад уйлдгийн байгаа үстэй гэгчлэн бодоод үз. Ийм эдрэтэ цаг үед тийм арзан нөхрөөр дарга тавина гэдэг чинь нэг өсөндөө ялааны алуураа бэлдэж зөөлөх санаа агуулгадж байна л гэсэн үг. Логик талаас нь цааш нь ярил 117 мянган хүний санал цуглуулж чадсан хүнийг бүртгээгөө байхад л 153 хүний нэр өрчхөд орж ирсэн хүмүүсийг бүртгүүл ёстой нэг үүмэн самунд уриалсан хэрэг болдог юм байгаа үстэй энэ ч удаа. Би гэхдээ яг энэ арслан намыг бүртгэхгүй байна маа гэх асуудал дээр эргэлздэг юм. Яг сонгуульд ордог дээрээ тулах юм бол нэр мэрээ өөрчлөхөөс өгсүүлээд ямар нэг намтай эвсэл болоод орчих зэрэг төмөн мянган боломжууд бол байгаа. Тийм учраас л жинхэнэ арслан нам нь ийм айвуу тавиа байгаад байдаг үстэй бодвол. Яг ч байсан улсын дээд шүүхээс арслан намын дараа Халтмаагийн Баттгалыг бүртгэхгүй байснараа түүний улс төрийн пиарыг тултал хийж карьерийг нь улам бүр өсгөж өгöd байгаа хэрэг л дээ. Мангарууд. Монголчууд бол угаасаа дийлэгдэж яваа талд нь ордог нэг тийм өвөрмөц сэтгэлгээтэй ард юм шүү дээ. Юу тач хувраг ган төмөр бол нам удирдах хэмжээний хүн биш. Нам бүхэл сайдч хийж чадахгүй онгоосон хүн шүү дээ. Мөн зүм юу ч үлээ түүний үед ихэн дуулцсан. Ийм л байна. Хамгийн гол нь мань хувргийг бүртгэлээ гэвэл баялагтай эзэн хүрэлцэх бугаа маань сандал суудлаасаа өнгөрөөд бодоо боллоо л доо. Ийм л юм. Харж л байна.